Дэлхийн монголчуудын Эмдэл радио 88.1 урлагын дээр сугаад харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өдрийн даваагаас баасан гарагийн яг цаг мөчид радиогийн 20 дугаар студиэс үдээ ачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 12 цаг 14 минут болсон өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 10-ны мягмар гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг миний түүхээрээ хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч Мөнхбат гэрлээ. За найруулагчаар Отконор ажиллаж байна. За өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар автомашин авах гэж байгаа Simple аваарай гэж Simple автомашиныхаа зээлээр за мөн таны бүрийг тэврий бас хамгаалъя лид контрол хамтран ажиллаж байгаа баярлалаа. За ингээд 7 хоног болгоны мягмар гарагт миний түүх гэдэг булангаар хүрдэг. Үдээ ачир гэдэг Facebook хөгжилтэй групп дээр хөгжилтэй түүхээс гадна хүмүүс өөрийнхөө амьдралын түүхийг бичээд ингээд 7 хоногт нэг удаа буюу хурааж агаад тэгээ цоглуулж агаад мягмар гараг болгон хүрдэг. За тэгэхээр ер нь миний түүх гэдэгтэр дандаа тэгдэмдээ хүнд хэцүү түүх биш бас гэрэлтэй гэгээтэй сайхан түүхэж бас бичиж болдог шүү. Редактор бас жаахан дандаа хүнд жаахан бараандуу түүхүүд болох гээд байна. Гэж бас хэлчихлээ. За эхлэх үү. За эхлэе. Нэрээ нууцлсан сонсогч байна. Сайн байна уу? Танай хамт олонд ажлын өндрөөс өндөр амжилт хүсье. Миний нэрийг нууцлаарай. Би ээжийнхээ 2 өдөр дараалан энэд төргөж байсан түүхийг бичих гэсэн юм аа. 2000-ад оны л үед байсан юм. Манайх тэр үед хөдөөний малчин айл байлаа. Би айлын ганц охин л доо. Нас биеинд хурц нөхрөө хөхтэй болж тустай айл болж гарчсан ээж маань 70 гарсан хөвшин жилийн түр үйлрэлд айлаараа аал байдаг байсан юм. Би ч ганц заяас өмөрн ганц амин зөрхөн л гэсэн тийм болохоор настаа муу ээжигээ хажуудаа асарч хамт байлгүй яах вэ? Миний асрант гэжтэй баг намааг л асардаг байсан дөө. Би чинь 5 хүүхэдтэй төрөх болгоно л намааг асраал хэдэн хүүхдүүдийг маань хамт өсгөлцөөл нөхөр маань мал ах уу гээл хөдөөний айл болохоор гадуур ажилдаа явчихна. Ээж маань мундаг ажилтан хүн байсан юм л да. Даанч мөнхөш хорвоо шүү. Ээж маань 2018 онд бурхан болсон юм. Тэр 2000-ад оны л үед юм да. 102 гэрээрээ байлаа. Нэг өдөр ээжэндээ ороод очисон чинь ээж маань радио сонсчихлан сууж байна. Ер нь нэг тэгж радио сонсдгүй юм л дээ. Гэсэн надад ингэж байна. Энэ гадаад оронд цохилт өгч байна гин. Бодвол хит татгнаж байгаа л өгдөг бах та гэж яриагаар би юу ярьж байгааг нь ойлгоод баах энэ л мань хүн гадаад мэдээ сонссон юм шиг байна. Иран улсад цохилт өгөөд гээл гадаад мэдээгээр ярьсныг надад ойлгоснороо л зайлвал мэдээ дамжуулж байгаа тэр. Маргааш нь бас ороод очисон чинь бас л радио сонсоод их л дөг сууж байна. Тэгснээ надад бас мэдээ дамжуулж байгаа л та. Гэдэл их л үл тоосон байдалтай. Энэ хотод халбар томуу гэдэг өвчийг ихсэж байна гинэ. Бодвол тэмбүүл байх та. Гэл их яоцгүй сууж ээж үлээ. Бич байхгүй бас шоолол энэгээстэй. Бүр бодхоос хэдүүдөр инэд хүрчээж үлээ. Хөр хідээ ээж маань 2 өдөр дараалан надаар шоолуулаад дахиж мэдээ сонсоогүй ах уу. Сонссон ч хэлдэггүй байсан баг. Ээжигээ ихэд санах юм да. Таньдаг хүмүүс муу ээжийнхээ ясыг үнэлцүүлээл гэж магад. Би ээжигээ санан дурсаж байгаагийн нэг нь л энэ шүү гинэ. Тий энэ санан дурсна гэдэг чинь ясыг өндлцүүлэх гэдэг үгтэй биш л дээ. Биш. Тий муугаар одоо юу гэдэг те ярих, шүмжлэхэл ясыг өндлцүүлэх болохоос харин ч санан дурсах чинь сайхан шүү дээ. За нэрээ нуудлсан сонсогч. Бурхны оронд байгаа ээжтэй. Та бурхны оронд амгалан орших тэр цаг хугацаанд охин нь энэ ертөнцид таны хайрын халуунд өссөн дурсамж хүнээ санаж сэтгэлээ дийлгэн бичиж суун. Анх сургууль орох үедээ та бүхий л мөнгөө шавхан байж авч өгсөн хар уултай цагаан гой гутлыг өмсөөд таны гараас хөтлөөд сургууль руугаа явж байсан минь яг л өчигдөр мэт санагддаг. Би тэр өдөр дэлхийн хамгийн гангаа охин болсон мэт баярлсансан. Харин одоо бодоход тэр гутал зүгээр нэг гутал биш. Таны хайр халамжийн илэрхийлэл байж. Тэр өдөр та над руу хамгийн инэрэнгүү, хамгийн сайхан инээмсэглэлээр харахад би өөрийгөө энэ хорвоогийн хамгийн азтай охин гэж мэдэрсэн. Танийгаа алдахтал би жинхэнэ ойр ганцаардал, ойр дуугүй, уу гашуу гэж юу хэлдэг болохыг мэдэрсэн. Игч минь намайг гэр бүлийн холбооноос тасалж, ах, игч дүүгүй мэт ганцаардмал болгосон. Одоо зовлон жаргалаа хуваалцах хөнгөө болсон ч зүрх сэтгэлд минь та минь амьдрсаар байгаа болохоор би жинхэнэ утгаар нь хизээж ганцаардж байгаагүй. Таны үнэр, дуу хоолой, сүвдээ цай уунгаа хөөрөлдөг байсан тэр өдрүүдийн санамж миний бүхэл орчлонгоос илүү үнэтэй. Заримдаа цай чанахтаа хүртэл таны чи цай уу гэх дотн хоолойг сонсох шиг болдгийг. Танаас минь өөр намайг сэтгэлийн угаас хайрлах хүн энэ дэлхийд үгүй байсныг үгүй гэдгийг би одоо л бүрэн ойлгож байна. Заримдаа та минь хэцүү өдрийн дараа хаалга тогшоод миний охин гэд ороод ирэх шиг чи энэ бүхнийг даваад гарнаа гэж тэрврээд авах шиг санагддаг юм. Ээжийнхээ өвдөж ганцаарцсан тэр мөчүүдэд дэрэгтэн байж асарч хамгаалж чадаагүйдээ зүрх минь шимширч ээжээ охиноо уучлаарай гэж энэ ертөнцөөр нэг гашгармаар болдгийм. Гэвч таныг дахиж сонсож чадахгүй гэхээр нулимс өөрийн ирэхгүй урсах юм.
Ах надад таныг намайг хүлээсээр байсныг, эгч дүүс яагаад намайг ээж тантай уулзуулахыг хүсэхгүй байсанг сүүлд бүхнийг үннээр нь хэлсэн. Үүнийг хожимдож мэдсэндээ харамсаж байна. Гэвч би тэдний атаа хорсол, шунал, амьд сэтгэлтэй цуг сэтгэлээ явуулсан. Харин таныг бол сэтгэлдээ үрд амьдруулсан. Харин одоо таны үлдээсэн хайранд талархаж, өглөө бүр танд залбирч, сэтгэл амар, аз жаргалтай амьдрахаар өөртөө амлалаа. Таны минь хайр намайг үргэлж чиглүүлж, хамгаалж байдаг гэдэгт итгэдэг. Ээжээ, та намайг хүчтэй байг сургасан. Би амьдралын урсгалд хөл алдалгүй, төвчээртэйгээр ухаарл, уучлалын жимээр алхах болно. Ээжээ таньда маш их хайртай шүү. Та үргэлж миний зүрх сэтгэлд амьд байх болно. Та минь дэргэд минь үгүй ч гэлээ сүнсээрэн үргэлж хамт байгаа гэдэгт би итгэдэг. Хайртай охиноос нь гэсэн байна. За дараагийнх нь нэрээ нууцлсан сонсогч байна. Сайн байна уу? Нийт уншиж байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Гэрлээ эгч минь уншиж өгөөсэй гэж хүсэж байна. Нандин нөхөрлийн минь эзэн тэр нэг жижигхэн охинд зориулъя. Миний дэргэд тэр найз минь эгч аав гэд бүгдийг минь орлон өдий хүртэл дэргэд минь байгаа миний хамгийн нандин хүн юм. 2014 оны 11 сарын 24 анх чамтай би нөхөрлөн танилцж байлаа. Би урд нь найзууд гэсэн худал пайд зүйлсэн намайг ашигласан хүмүүсийн дунд явсан гэдгээ чамтай таарлцнаас хойш ухаарсан. Тэр цагаас хойш энэ хүний сэтгэлээр бүр их бахархаж эхэлж засарсангүй. Ээж аваасаа хагацаад бараг л буруу замаар явж эхэлж байсан гэж боддог. Тэр үед минь ээж минь Тэнгэрээс энэ хүнийг илгээсэн байх. Яагаад гэвэл 11 сарын 24-нд ээж минь төрсөн өдөр. Энэ өдөр энэ охинтой танилцж байлаа. За тэгээд энэ охиныг их зовоосондоо цагдаа сэргийлэх гээд найз охин эмэгтэй дүү гэж жүжиглээд олон чудаа гаргаж авсан. Хоёулаа загнуулж, элдвээр хилүүлж их л гарч явсан да. Өнчин хүнд ноён олон гэж үнэн л үг. Хоёулаа гүйж гарч ирээд хамтдаа уйлж дуулж их л явдагсан. Тэгээд надаас амлалт авна. Би амлчгаа дахиад нөгөөхөө зөрчин. Яагаад гэвэл миний хүрээлэл гэдэг зүйл бохирдсан байсан. За тэгээд энэ охины хүчин зөв болж, зөв хүрээлэлтэйч болж засарсан. Энэ олон жилд намайг уучилж, надад итгэж явсанд минь талархаад барахгүй юм да. Чамтайгаа ингэж явсаар эр хүнийхээ хувьд хайрладаг, харамлдаг болсон байсан. Даанч тэр минь үгүй, найз гэж боддог байлаа. Дэргэд минь байхад хизээж хэлбэрх хөөхгүй, маяг байхгүй, яг л нэг эр хүн шиг тэр сэтгэл ямар уужим гэж бодлон цагаахан иршүү тийм нэгэн эмэгтэй заримдаа ч хүүсээ мартсан юм уу гэхдээ. Нэг өдөр тэр минь би найз залуутай болсон гэд гүйж ирж байна. Би ч сонирн болоод явсан. Аан цаа гэл өөдөөс нь инээгээ зогссон. Тэр минь хүний хүн болжээ. Гэхдээ нөхөрлөө хизээч орхиогүй. Найзыгаа том тогоо шиг эзтэй ганцаараа өглөө хар үрээр нохоо ол болохоо алдаад эмнэлэгт үзүүлэх гээд явсныг дуулаад би дуугүй байж чадаагүй юм шүү. Даанч тэр залуу миний үгийг даагаагүй, удахгүй явсан сурагтай. Бүр сарч хүрээгүй өөр хүүхэндээ болсон сурагтай байсан. Би ч мэдсэн ч мдээгүй юм шиг байсан. Яагад гэвэл найзыгаа эсэн минь төрүүлэх нь л гол байсан. Гэхдээ тэр намайг буруу ойлгосоор л миний амьдрал чамд хамаагүй гэж надаас тэр үеэс зайгаа барьж эхэлсэн юм да. Гэхдээ би найзынхаа ард байнга байсан. Очиж чаддаггүй л байснаас биш. Тэгээд найз минь хөөхөн хүүтэй болсон. Би зориг гаргаж очиж чадаагүй. Дараа нэг тааралцсан тэр үед найз минь хിവэрээ л байсан. Намайг тэнэгтээд хэрэг дөгт орчгоогүй эзэлгээд урдынхаараа л байлаа. Гэхдээ энэ харилцаа өмнөшгөө байгаагүй. Удахгүй дахиад л зайгаа барьсан. Би ч зай бариад л тэр минь хүн сэтгэлээсээ бүхнээ зориулдаг хэрнээ хизээч өөртөө туслуулдгүй зантай. Сар жил өнгөрсөөр хүүнч том болсон. Нэг залуутай танилцсан. Ямар болоо хүүг минь хэлсэн шигэ хайрлах болов гэдэл эргэлзээд нэг л зориггүй ярьж байна. Би яг тодорхой уудалж чадаагүй сонсоод л суусан да. Тэгээд хэсэг хугацааны дараа итгэлийн олсон байх. Одоо дундаасаа хөөхөн хүү төрүүлсэн гэсэн. Даанч намайг бүр блок хийсэн байна лээ. Гэхдээ би найздаа гомдоогүй. Өөрөө өөрийгөө буруутгаад явж байна. Яах гэж амьдралд нь орвоо гэж боддог. Гэхдээ одоо ч чи миний хамгийн сайн найз шүү. Үхэн үхтлээ чи бит хоёр найзууд. Эмэгтэй эрэгтэй найз гэж байдгүй гэдэг хүмүүст үнэхээр байдаг шүү. Ариухан найзуудыг тангарахтай хизээд сэвтээгээгүй нөхөрлөл бол бит хоёрын нөхөрлөл. Чиний хүчинд би мөрдөстэй албаа агч болсон. Инхээс ахиулж ирээд шин байрныхаа найранд даанч урч чадсангүй дээ найз минь. Заримдаа найзынхаа нүмер нөөлөг надад дутдаг шүү үргэлж гэсэн байна. За хамтрал их чахан мэдээлэл хүргэчихэд үргэлжлүүлэх. За тий. За Улаанбаатар хотод 12 цаг 23 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар таны бөөрийг тэврээ бас хамгаалээ лид контрол хамтран ажиллаж байгаа. За New Remedy гэдэг компани энэ имийг оруулж ирж байгаа юм байна.
Тэгээд бөөрийн чулуу үсгээс сэргийлдэг. За шулууг дахин томорхоос хамгаалдаг. Мис заслын дараах дахилтыг багасгах зорилттой гээд 3 өөр үүрэгтэй ийм бүтээгдэхүүн. Тэгээс та шинж тэмдгээс хамаарат тохирохыг нь хэрэглэх юм байна. Ногоон, улбар шар, тэгээд цэнхэр хөхөнгөтэй ийм 3 өөр төрлийн ийм бүтээгдэхүүн байгаа. Тэгээд Европын урологийн нийгэмлэг буюу бөөр судлалын зөвлөмжөнд орсон, эмнэлзүүн туршилтаар батлагдсан онцгой найрлагатай ийм бүтээгдэхүүн байна. Энэ ногоон нь ингээд дээшээ сумтаагаад. За тэгэнгүүтээ улбар шар нь доошоо сумтаагаад. Тийм биш. Тэгэнгүүтээ цэнхэр нь тэнцүү тэмдэгтэйгаад. Энд чинь бүгдээрээ учирч янцантай заяа. За ямар учирч янцантай вэ гэхээр ингэж байгаа. За цэнхэр дээшээгээ нэхлээд яриа заяа. За энэ нь болохоор зэрэг ногоон нь болохоор дээшээ ийм сум заасан байгаа. Тулай бодисын солилцооны өөрчлөлтөд тархалтай хүмүүст ингээд шээсний хүчлийн чулуу үсгээс 100% сэргийлж нэг удаагийн курсээр дахихгүй болгодог гэдэг байгаа байхгүй юу? За хоолны дэглэмтэй хослуулж хэрэглүүл үр дүнтэй харин дэглэм барих боломжгүй хүмүүст бол одоо насан туршдаа хэрэглэх боломжтой гэж байгаа. За тэгээд эн чинь нөгөө нэг pH-ийг зохицуулж өгдөг байхгүй одоо нөгөө хүчлэг шүлтлэг орчныг тэнцвэржүүлж өгöd нь штэ. За тэгвэл улбар шар нь ингээд доошоогоо сум заасан. Сэргэний уйлралд бөөр шээсний замын халдвар ихсгэд антибиотикийн эмчилгээг үр дүнтэй болгоод бөөрөнд бактери үржихээс сэргийлдэг. За мөн бөөрийн мис заслын дараа нэг стент тавьулсан хүмүүст стент нь шохоожж хатуурхаас бас сэргийлдэг гинэ. За цэнхэр нь болохоор одоо тэнцүүгийн тэмдэгтэй байгаад тэнцвэржүүлж өгнө гэдэг байгаа штэ тий. За балансыг барина л гэсэн үг. За энэ юм нь болохоор монголчуудын дунд хамгийн их тохиолддог нөгөө нэг бөөрийн чулуу гэж бид нар ярьдаг тийм үү. За энэ бол яг мэрэгжлийн хэлгээр кальцийн чулуу гэж ярьдаг юм байл л дээ. Үүсгээс сэргийлж томорхоос хамгаална. За мөн мис заслын дараах дахилтаа сэргийлнэ. Чихрийн шижинтэй хүмүүсийн бөөрийн өндөрлөөс сэргийлэх туслах бөгөөд бөөрийн эдийн шохоочилтонд ч гэсэн үр дүнтэй гэдэг байгаа. Ийм 3 шийдэл байгаа. За одоогоор энэ болохоор 45 оронд борлуулагдж байгаа. Япон, Солонгос, Америк зэрэг өндөр хөгжилтэй орнуудад яг ижил үнээр худалдаалагддаг гинэ. Тий. За тэгээ одоо бол Маго, Хүрмэн, City Farming бүх эмийн сангуудаар худалдаалагдж байгаа. Жоргу болгоно гэж байна. За илүү дэлгэрэнгүй мэдээллийн яг албан ёсныхаа нэмж төлөөлөгч нараас 9611 2418 94 5062 гэдэг утсуудаар аваарай. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар таны бөөрийг тэврий бас хамгаалыг сураатаагаар лид контрол хамтран аярлаж байна. Баярлалаа. За баярлалаа. За өдөр ачир нэвтрүүлэг миний түүх булангаараа хүрч байна. Нэрээ нуталсан сонсогч. Сайн байцгаана уу? MJL радиогийн хамт олон та бүхний амар амгаланг алс холын Англи улсын Лондон хотоос мэндэлж байна. Би энэ улсад хүүгийн хамт амьдардаг жирийн нэг бүсгүй. Хэдийгээр би хүний нутагт гав ганцаараа хүүгээ өсгөж байгаач 2022 оны тэр аимшигт өдөр хүртэл миний амьдрал аз жаргал гэрэл гэгээ инээд баясэл дүүрэн байлаа. Эвэрүүл сав саруул байсан газар дээрх ганц амин хайртай дүүгээ алдсан гэсэн тэр аимшигт мэдээ миний амьдралыг ормонгоор нь эргүүлж намайг амьдын тамд унгасан юм. Тэр мэдээг сонсоод орилоод л газар унснаа, амьсгалж чадахгүй цээжээнүүдэд чангаар орилж байснаа л бүр түүрхэн сандг юм. Дараа найзуудаасаа сонсоход газраар нэг хамаг хүсээ зулгаагаад хайчихсан байсан гэсэн. Ингээд хүүгээ танилцаад удаагүй байсан гадаад найзында хүүн манай хүүгийн ангилда үлдээгээд би дүүгийнхээ амьдарч байсан Америкийн нэгдсэн улсыг зорлоо. Бүр түүрхэн орж гарсан ухаандаа би зүүдэлж байна. Намайг газартахад дүүмэн тосондоо гэж дотроо горцсоор бас залбирсаар. Гэсэн ч хичнээн хайсан ч хайртай дүүмэн намайг ухтаж авсангүй. Америкт байсан сарын хугацааны ойсромд надад байдаггүй. Юу ч сандгүй юм. Осолдохгүй л хүний рефлексээр газар гიშгэж агаар амьсгалж явсан л үнэн баг. Хитрхи их шаналлд автаж уйлсаар байгаад шингэний дутагдлалд орж хичнээн ус уусан ч залгах чөлсгүй уснаас гарсан загас шиг ангалзаж болдгийг өөрийн биеэр мэдэрч хүний нүүр нулимсантаа түлэгдэж болдгийг ээжигээ хараад мэдсэнтэй. Ах дүүс дүүгийн минь гадаад дотоо сайхан найзууд анги хамт олон аав ээжийн миний найз нөхөд анги хамт олон гэд олон хүмүүсийн дэмжлэгтэй хүний дээд сайхан дүүгээ эцсийн замт нь сайхан үдэж өгснөөр хайртай үрээ санах зэхээгүй байсан би сарын дараа гэртээ ирлээ. Хүний нутагт хүүхдээ ганцаараа төрүүлж өсгөж өөрийн амьдралаа хүнээс тутахгүй авч яваа болохоор өөрийгөө би их сэтгэлийн тэнхээтэй хүчрэх хүн гэж боддог байсан ч амьдын хагцалд намайг өвдөг сөхрүүлэх битгий хэл бараг шалан дээр хөвтүүлв. Дүүгээ санан бачуурч сэтгэл өвдөж зүрх зүсэгдэхдээ орилж нэг ойлно, чимээг үуч нэг ойлно, юм бүхэнд уур хурч юм болгонд гомдно. Хар залуугаараа биднийг орхиод хайртай хүмүүсээ сэтгэлийн тамд үлдээсэн дүүдээ нэг гомдно. Газар дэлхий даагаагүй юм шиг ганц сайхан дүүг минь аваад явчихсан бурханд нэг гомдно. Олон жил хол байж хүүгээ өсгөх гэж завгүй амьдрахтаа дүүдээ би сайн ихч байж чадлаа. Хайртай гэдгээ хангалттай хэлэх минь ялаа гэж өөртөө уур хурч өөрийгөө буруутгана. Жил гарan өөрийн ухаангүй орон гарan явсан.
намайг илгээд бүлтийтлээ хараад үлдсэн үрээ намайг илгээд арай ятан тисэж байгаа ээж аавыгаа л арай гэж галзуурчих ээж аавыгаа хараад л арай гэж галзуурчихсангүй элдв муу юм ботсонгүй л тэслээ. Ойлоход минь нулимсыг минь арчин үнсэн тэврэх аргадах үр минь удам залгах ганц хүүгээ алдаад уух шууд автсан ээж аав минь надад урагшлах хүч байлаа. Жил гарan би зөвхөн өөрийнхөө ертөнцид амьдарсан. Хүүгээ зовохгүй тулд гунигтайхан инээмсэглэхээс баг чин сэтгэлээсээ инээч үзээгүй. Бүх зүйлээ ээжээсээ нуулгүй ярьж сэтгэлээ хуваалцдаг би дүүгээ санаад галзуурах гээд байгаагаа ч хэлж чадахгүй дотроо хадгалж заримдаа үнэхээр багтах шахахта нүүр номон дээрээ л бичиж багч гисэн онгой. Надад хамгийн ихээр сэтгэлийн дэмжлэг хэрэгтэй үед ярих байх гэж хамгийн ихээр хүлээж байсан найз нөхөд ах дүүс таг байхад огт санаанд ороогүй хүмүүс мессеж ярьж болов асуух. Зүгээр л та хоёр минь дайггүй юу? Минийс гайгүй юу гэсэн үг хичнээн сэтгэлийн дэм өгдгийг тэр үед мэдсэн. Тэр үед бүх хүмүүст маш их гомдож байсан ч одоо бол юу хэлэхээ мэдэхгүй хашгираад байсан байхаа гэж сэтгэлээ цайруулж боддог доо. Цаг хугацаа эдгээдэг гэдэг миний хувьд үгүй юм шиг. Одоо хүртэл итгэхийг хүсэхгүй тэмцэлцээр эгч дүү хоёртойгоо амралтын өдрөөр ярьдаг байсан өдөр нь өөрийн мэдлгүй хүлээж дүүмэн завгүй байгаа гэж сэтгэлээ хуурна. Ээжийнхээ сэтгэлийг өвдгөхгүй гэж дүүгийн тухай нүүр номон дээрээ аль болох бичихгүй хичээдэгч хаяа нэг үнэхээр тэсэхгүй болоод дээр нь дүүгээ холбоод бичихтэй би хүнээр өрөвдүүлэх гэж бичдэгвэ. Хайртай гэдгээ хангалттай хэлж байгаагүй болохоор бас ямар их санаж байгаагаа бичвэл дүүм нь унших байх гэж л бодож бичдэг. Гэтэ хүмүүсээ хин нэгэн тийм пост хийвэл зүрх тэрвэрлтийн эможи харамгүй дарчихж байгаарэ. Тэгвэл нэг ч гэсэн хүн анхаарч хүчтэй байгаарэ гэж дэм өгч байгаа юм шиг санагддаг юм шүү. Тэр хүн чамд ямар хэцүү байгаагаа амаараа хэлэхгүй байгаа ч гаднаа инээж байгаа ч дотроо зүрх нь урагдаж сэтгэл нь уйлж байж магадгүй. Дүү минь мөртлөө ах минь юм шиг эгчийгээ хайрладаг байсан дүүтэйгээ байхад уул шиг нөмөртэй хангаа шиг түшигтэй байлаа. Дүүгээ алдсныхаа дараа хээр талд засан шуурганд нүцгэн төөрсөн юм шиг л болсон. Ингээд миний уртаа сурт сэтгэлийн шаналлыг хуваалцсан та бүхэндээ баярлалаа. Тэнгэрт байгаа дүү минь бас сонсож байгаа бах. Эгчин дүүндээ дэндүү хайртай шүү. Дүүгээ маш их санаж байна. Хайртай гэдэг үгээ хангалттай хэлж чадаагүй хичээгээ уучлаарай. Бид хоёрыг төрүүлж дэндүү хайраараа өсгсөн аав ээж хайртай дүү гурвынхын төлөө эгч нь хүчтэй байна. Тэр нэмээд хэлэхэд бидэнд хамгийн хэрэгтэй үед сэтгэл санаа болон санхүүгийн тусалцаа үзүүлсэн бүхий л хүмүүстээ маш их баярлснаа хожууж гисэн илэрхийлэх гэсэн юм. Миний оронд ээж аав хоёрын минь хажууд хань болж байгаа хоёр талын ах дүү нартаа маш их баярлдаг. Бас хажууд байхгүй ч үргэлж хажууд байгаа мэт санаа тавьдаг ах эгч дүүнэр найзуудаа баярлаа. Бүгдд нь хайртай шүү гэж хэлмээр байна гэсэн байна. За. Дараагийнх нь нэрээ нуталсан сонсогч байна. За, ав анхны пост шүү гинэ. За. Эр үсэж эсхий сонов. Би чинь айлын ганц хүү болохоор аавтайгаа үеийн имшгэл үзээтэй өссөн юм. 2013 оны 100 хавцаа би 16 нас хүрээд удаагүй байлаа. Ганц нэг спорт бие хамгаалах хурлаг энтер оролдоод би тасаад өсгөлөөн бийтэй байваа. За тэгээд ээжийн төвлөлтөөр явсан тэр нэг өдөр гэр сахиж үлдсэн 2-2 том аав хэлж ам. Оройхон нилээн согтуу ирвэ. Үлдсэн хоёрын том аавыгаа хэлж байгаа гинэ. Оройхон нилээн согтуу ирвэ. За тэгээд лагсам зам нь миний сахилгагүй байсан үеийг харамгүй зандарч гарлаа. Би сонсоод лайла байсгийгээд 2 амсаа ээлжил тайснаа над руу нисгээд би яг сонсоогүй завсраар зургтаа үзээд суугаал лайла. Тэгж байгаад би ч тэсгэлгүй хэд гурвыг хайчихв. За тэгээд нөгөө агсам занг нь бадраачих. Бүр босоод ирлээ. Би ч анхаарлаа бүрэн хандуулаа сэтгэлдээ үрэлт аваад харцнаа суула. Хөөдөрлөө. Би ч байдал буруутсныг анзаарч бослоо. Тэгтэл яасан гэж амбарддаг байгаа. Бүр болоогүй ээжийг надтай хавсаргаад л өглөж гарав. Тэссэн гэхэд энэ арайчтэй гэж бодоод эцгийнхээ гарыг зөрүүлж яриад буудан руу үүрээ чулуутчихлаа. Аав маань дундаж өндөртөө туран хавтар дээрээ таг согтууд бол буудан дээр нисэллүүлээ. Би ч бүр гүйцээхээр шидээд хоёр гарыг нь нуруунд нь бариад дээр нь суучихлаа. Тэгтэл нүдний буланд миний өмдөндөө зүүдэг хооронд нь уйсан хоёр баанда алчуур буудангийн буланд харагдаад болдгүй. Ганц ус гээл баандагаа аваад аавын хоёр гарыг нь ард нь хүлээд тавьчихлаа. Аав ч хэсэг өглөж байгаа л архины халуун дийлдвүү миний ааг нь дарагдвуу хурхираад эхэллээ. Би санаа амраа зургт үзээ төвтөж байтал нам унтчих. Хэр удсныг бүүм зүүдэн дундал миний хөө гэж нэг хүн дуудаад байна. Нэггүй юу аах вэ? Аавлахгүй юу? Би зүүд сэрүүнээ ялахгүй хэсэг байжсэн аавыг гинт санаад зочид сэрэл яасаа ав гэдэл хэллээ. Тэгсэн тэндээс аав нь усууя шээя.
Энэ уяага тайлаад өгөөч гэл нэг л намдуухан хэлж яах юм. Аавыг өрөвдөх шиг хэрэггүй үйдтэй гэж бодоод гялс очоод тайлж өгсөн юм да. Тэр оройн талаар аавч бич ахиж нэгч дуртаагүй. Жич аав тэр өдрөөс хойш намайг 10 жилээ төгсөөд оюутан болтол арх хаяал нэг он уусан ч гэрт согтуу ирээгүй юм да. Аавда маш их хайртай шүү гинэ. За, нэр нь утсан сонсогч. Сайн байна уу? Их чинь 12 жилийн өмнө өөрийн хань хүүхдүүдийн аавыг автослоор гинт алдсан. 2 жил орчмын дараа саяхан алдсан хантайгаа уулзраад 10 жил сайхан л амьдэрсэн. Хань жил гарангийн өмнөөс хүнд бэртээд чадах бүхнээ хийж байж гэмтэл сар шахуу сахиж баахаар нь баярлаж шээхээр нь бөөн баяр болж байн байхгүй гэж айлган байж хантайгаа үлдээд бөөн баяр гэртээ харьлаа. Нэг сар орчмын дараа маш хүнд гэмтсэн. Гам сайн хийх, имээ сайн уух гэд хоёулаа л хичээж байлаа. Гэтэл 25 оны 1 сард хагалгаанд орох гэж шинжилгээ бүрдүүлж яваад илгэний цирроз 4-р шат гэсэн онш сонсоод ёстой ёо нэр арайчтэй. Би яг яаж гсэн хүн болохоор хань ижил минь ингэдэг байна гэд тэнгэр хөмрөгшгөл боллоо. Хань минь санаа битгий зовоо. Хань чамаага тийм чамаар орхичихгүй. Хоёулаа хичээнэ л гэж байсан. Би маш их ямарч аймаар санагдаж, ханаа өрөвдөж, өөрийгөө үзэн ядаж, сэтгэл санаа шууд шалан дээр унсан. Энэ бүхнийг бичиж байгаа гол шалтгаан нь үнэхээр их гомдоод нулимсэн тогтохгүй, нойрч хүрэхгүй ханаа алдаад 8 хонж байна. Яг өвдөж шаналж хоёулаа хөдөлцөөд үхэлдээ тэмцэж байхад минь ах トゥ нар нь хинэн ч хамт байгаагүй хэрнээ яг ханаа алдаад ганцарч ганцаардаж ядаж байхад дүүнэр нь намайг элдвээр доромжилж хорвоогийн хамгийн муухай үгсээр хэлж байгаад ёо бүр маш ихээр дургу үрч байна. Ханаа алдсан бүсгүй хүн гэдэг өөрөө хичнээн хүчрэхэг байгаад яалтчгүй ганцаарддаг юм байна. Би 3 сайхан хүүхэдтэй л дээ. Гэхдээ л хүний хан шиг түшиг толгуур хаа байх вэ? Ханыг минь 2 удаа хүнд өвтгөхөд ямар ах トゥ нь ядаж нэгч болов өдөр хоолыг нь хийж өгөөд эсвэл нэг өдөр ч болов сайхан ярилцаж сэтгэлийг нь онгойлгоод хамт байжчихсан бэ. Үхэл амьдрал гээд жил гарan 2 жил шахуу боллоо. Тэр сүрхий намайг буруутгаад байгаа 2 дүүн та хоёр яг хаана байсан юм бэ? Ахынхаа төлөө яг юу хийсэн бэ? Би ингэж дахин асуумаар орилмаар байна. Хүн яагаад ингэтлээ хүн чанараа алдчихсан? Яагаад ингэтлээ хүнээ байждаг байна? Нэг удаа шээс басыг нь насгаад аманд нь халуун балга ус уулгачихсан юм шиг яаж ийм хөгийн байж чаддаг байна. Амьд байхдаа та хоёрт тийм их хэрэгтэй байсан юм бол дүү шиг дүү байцаах нь яагаа вэ та хоёр гэж бүр дахин асуумаар байна. Би яг дэлбэрэх гээд ясандаа тултал гомдоод танаа радиод загтал бичиж байна. Ханаа алдахын зовлон 2 дахь удаага үзээд сэтгэл санаа минь ямар байгааг та хоёр бодож үзв үү? Миний дотор яг ямар байгаа бол энэ хорвоо яаж ийм сэтгэлэн царчсан новшин хүмүүсийг даагаад байдаг хэрнээ сэтгэл цайтай хажуудгаа хайрлаж өрөвдөж чаддаг бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг ханыг минь авчихдаг байна. Хорвоо үнэхээр хатуу юм. 10 жил чамтайгаа сайхан байсан хань минь. Чамдаа би маш их хайртай. Маш их шүү. Чи минь ч надтай хайртай байсан хань нь мэднэ. Ямар их өгүүлж, ямар их санаж байгааг минь чи минь тэнгэрээс харж байгаа бах. Миний ханд амьд байсан бол чиний 2 дүү намайг ингэж доромжилж чадахгүй л байлаа. Хэрвээ хоёр нь энэ захиаг сонсож байвал амьд байхад нь чацаг царайлаад хүний дүү шиг байж чадаагүй байж байхгүй болсон хойно нь бүү жүжгээд хэлчихье. Хань намайг харж хамгаалж байгаа шүү. Хоёр алиалагчаа гэд хэлээд захиагаа дуусгая да. Гэсэн байна. За Улаанбаатар хотод 12 цаг 37 минут болсон нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар автомашин авах гэж байгаа бол Simple аваарай гэдэг Simple автомашиныхаа зээлээр хамтран ажиллаж байна. За наадан болох гээд машинаа шинжлэх гэж байгаа, томруулах гэж байгаа, эсвэл унаага машинтай болох гэж байгаа хүмүүс байвал нааш анхаарлаа хандуулаарай. За Simple гэдэг аппликейшнаар та машиныхаа зээлийг авах нь Simple гэдэг аппликейшнийг эхлээд гар утсандаа татчихна. За тэгээд таны санхүүгийн нөхцөл тохирсон хүүтэй за дижиталаар буюу аппликейшнаараа ингээд зээлийн эрхийг шууд тооцоолуулад за ингээд танд тэдэнд төгрөгийн зээл гарах боломжтой юм байна гэдэг танд гаргаад ирнэ. За ингээд ерөөсөл 8 цагта багтаагаад зээлээ аппликейшнаараа авчна. Зээлийн хэмжээ бол бүр 500 сая хүртэл юм байна. Иргэн төлөгдөх нөхцөл нь хугацаа нь болохоор 96 сар хүртэл гинэ. За тэгэхээр та одоо юу яд юм? Зээлийн эхлээд аппликейшнаа татаад авна штэ. За Apple брэндийн ус барьдаг бол App Store дээрээсээ, Samsung болон бусад брэндийн ус барьдаг бол Play Store дээрээсээ татаад авна. За ингэнгүүтээ угаасаа нөгөө нэг автомашины зээл гээд аврын сууцны зээл, за тэнгүүтээ зүүр нөгөө нэг бичил зээл те одоо нөгөө хэрэглээний зээл гээд ингээ байгаа. За тэнгүүт автомашиныхаа зээлэн дээр ингээ дарангууд таныг угаасаа нөгөө нэг хэмэл оюун ухаанаар ингээ тооцоолоод гаргаад ирнэ. Одоо нөгөө e-Mongolian руу нороо таны нийгмийн даатгалд маталдуулсан Монгол банкнд өртөө эсэх мэсэх гээл те бүх хэмээ чинь
шалгаж байгаа. За танд нэг тэдэн төгрөгийн зээл гарах юм байна гэх тий. Одоо жишээлбэл надад 29 сая төгрөг гарч ирж байсан хамгийн дээдл нь. За тэгэл тэрэндээ тааруулаад одоо машина авна эсвэл өөрөө мөнгө тэр нь одоо баг урьдчилгаанд нь ч юм бас явж болно шүү дээ. Тэ тэгэнгүүтээ нэг удаа цаасаар очиж гэрээ байгуулад тэгээд ингээд дараагийн асуудлууд нь бол шууд ингээд автоматар шийдэгдээд явчихна. За тэгэхээр хаанаа нь очих вэ гэхээр 22-ын авто худалдааны зогсолбарын Автоком төв дээр байгаа, Дааврын авто худалдааны төв дээр байгаа, Яармгийн Horse Motors төв дээр байгаа, Уранган Park River худалдааны төв. За улсын эхлүүрийн улсын хориглолын баруун талд 40,000-т 21-ийн Б байранд бас байгаа. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл нь 8688 TIC2 28 гэдэг утаснаас аваарай. 8688 TIC2 28. За Simple гэж чичээд Facebook руу нөрөх боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар автомашин авах гэж байгаа бол Simple-ээр аваарай гэдэг Simple автомашиныхаа зээлээр хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За өдөөчөр нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс миний түүхээр үргэлжлэх хэн сонсогч танд хүрж байна. Дараагийнх нь нэрээ нууцлсан сонсогч байна. За оюутан цагийн дурсамж номер 3 радиод гинэ. За энэ гадаадд байдаг их бичиж идэх штэ тий. За. Өнөөдөр миний мэдхийн манай ангийн тоонд хамгийн сайн охин төс жаргалын маань төрсөн өдөр. Энэ энэ хойлоо нөгөө амрааг байхгүй юу тутаад шууд нөгөө юун дээрээс аваад унсцсан. Тийм үү. Тойл тавиад идэг. За тэгвэл би уншиж тий. За нэрээ нууцлан сонсогч 5 жил гинэ. Аав нь биднээсээ хол яваад яг 5 жил болж байна. Зарим нь бүр миний сайн мэдэхгүй аав юм танилуд надаас асуудаг л да. Аав ээж нь сайн уу гэж. Тэгж асуухад би яг л зүрхээ суулгуулчихсан юм шиг санагддаг юм. Учир нь би яг юу гэж хэлэхээ мэддэггүй юм л да. Аав маань их эрүүлчийн ирэх хүн байсан болохоор хинч аавыг минь бурхан болно гэж бодоагүй юм. Яг энэ бүхэн COVID-19-тэй зэрэгцсэн эхэлсэн юм. Манайх гэдэг айл хөдөөний айл юм л да. Аав ээж хоёр захимаар хотод үзүүлэх цаг авцсан явна гэж ярьж байсан. Манай сум 9 жилийн хөтөлбөртэй болохоор би аймгийн төв дээр хичээлдээ яваад ээж аав хоёр цог үзүүлэхээ явна гэд ярьж байсан ч дүүг харах хүн байхгүй болохоор аав би явхаа боллоо. Би зүгээр тас хийж авч байгаад төсгийтэл өхнө гэдэл яриад ээжээс үлдсэн. Яг би орой хичээлээсээ ирчгээд өрөөнийхөө хүүхдүүдэд ийм өвчин гарцсан гэж байна гэдэл Facebook дээрээсээ уншиж өгчөөд л 5 минутын дараа хичээл хаагдан би ч өө ашгүй гэрлүүгээ явна гэд их л баяртай байлаа. Тэгэд маргааш нь шууд унаа олдохоор нь унаандаа суучаад аав руу ирээд охин унаандаа суучлаа гэж хэлчихэд оройн гэртээ ирэхэд аав минь надаа хоол цай бэлтцэн хүлээж байсан. Яг энэ үеэс л бүх юм эхэлсэн. Аав маргааш нь хөдөө явж ирчихэд аавынх нь хамраас цусгаараад худаг руугаа тусгаачихлаа. Маргааш явахдаа арц хүж авч яваад аваад явнаа гэд бэлдүүлсэн юм. Гэвч оройн аавын хамраас цус гарах нь нэгсэж ам болон духан дээгүүр нь цус бөөгнөрч гарч ирэхээр нь аава түргэн дуутахгүй гэхэд аав уурлаад байхаар нь би ч нэх юм хэлсэнгүй. Хэсэг байж байгаад аав минь найз орж ирээд түргэн дуудаж өгчхөд гараа явлаа. Хэсэг хугацааны дараа түргэн чирч аавын даралтыг үзээд багассан байна инээтерэ гэдэл тариа тусал залгаад хамарт нь бөглөөс хийж өгөөд явлаа. Би шин цай чанаж өгөөд хоньны мах гаргаад шүл хийж өгчхөөд аавд идүүлэх гэтэл улмал айхтар гараад эргээд түргэнээ дуудаад л. Ингээд баг 1-2 цагийн зайтай 3-4 дуудлага дуудсан. Энэ шөнөөс хойш л аав минь оншин тодорхойгүй дээш доош цус алдаад гэртээ хэвтэрт орсон юм. Ээж ч ирээд л сандраад л ингэж явсаар аав минь улам биеийн мууцаар л өөрөө дэндүү зөрүүдлөхөр зүгээр би та нар шиг тунхан биш гэдэл. Тэгээд ээж маань нэг л биш байгааг мэдээд үзэж хардаг ламбо энтер сайн гэсэн болгонд үзүүлсэн ч нэг л юм бүгд хэлсэн лусын хорлол гэж. Аав нь нэг л мэтгэд шөндөө унтж чадхаа болж хамаг үе мөчөөр нь өвддөг болчихсон. Хамгийн өндөр тунтай өвчин намдаахлаа тариа им гэд бүгдийг хэрглэж байлаа. Би тэр үед 18 настай байсан. Багаасаа дураараа өссөн, нээх юмд санаа зовдгоо хүүхэд аавыг өвтөхөд зүгээр болчих واخ гэж бодож байгаад нэг л өдөр аав минь ярьж чадхаа болчихсон. Аймгийн төвөөс яаралтай түргэн дуудчихсан. Эмнэлгийн орон дээр амьсгалын аппарат залгуулчихсан хэвтэж байсан юм. Аймгийн түргэн чирж аавын талын бүх хүмүүс ирчихсэн. Аймгийн цусны эмч ирчгээд маш хүнд байна. Бид бүхэн чадах бүхнээ хийн. Тэгтээ бид бүхэн зүгээр гэж хэлж чадахгүй. Найдваргүй гэдэг үгийг сонсоод л би аавыгаа зүрхнээсээ явуулчихсан муухай байгаа биз. Магадгүй над чиг ийм охин байдгүй бах уу. Эмч нар гүйлдээд л сумын маань баг эмч аавд мань хийж болох бүх зүйлийг зөвшөөрөлгүй хийж байсан. Цус элбэлтийг заавал тусгай өрөөнд хийн, бас мэрэгжлийн эмчил хийх ёстой байт юм байна лээ. Магадгүй тэр хүн дараа нь ажилгүй болох эсвэл шоронд орж магадгүй байсан. Гэвч сумын бүх эмч цовлогч нар аймгийн эмч нартаа чадах бүхнээ хийж, бүх ажилчид нь доор ирж гисэн бид хэдтэй хүлээгээд л байж байсан. Аавыг минь найдваргүй гэхэд ээж минь хагас мансуурлын байдалд ороод эмч нар ээжийг маань өөр өөрөнд аваачин. Би аавыг тэр шөнө сахиж хонлоо.
Өглөөнч мундаг эмчнэрийн хүчинд аав маань арай дээрдэж хоёрхан хоноод бүрч биеийн сайхан болчихсон ээжийн сүйтэй цай уухыг хараад атаархаж үг хэлдэг болсон байлаа. Ингээд л аав минь зүгээр болчихлоо гэж бодсон ч би дэндүү гинэн байж аав маань намар нь эргээд өвдчихсөн. Цусны өвчин гэдэг үнэхээр идэгдгүү өвчин юм байна лээ. Намарчингаа аав минь ээжтэй эмнэлгээр яваад дээрдэгвэ. Аавч хүүгээ санаад байна, гэрээ санаад байна гэж хэлээд гэрлүүгөө явахаар болж игч бит хоёр аавдаа үнсүүлээл хоцорлоо. Игч маань дотоодын хамгаалах их сургуульд сурдаг, харин би сургуулаа жилийн чөлөө болгочоод аавын араас явсан. Аав маань гэртээ ирчгээд 4 хоноод л эргээд эмнэлэг бараацсан. Би ч хотоос шүн ирчгээд өглөө босоод фейсбુક ортол бүр нам хорчихсон. Бүх хөдөлгөөн тэг тосолт болчихсон байлаа. Би ч ямар азтай юм бэ гэртээ ирж амжлаа гэдэл аавч миний охин ирсэн хэрэг гэдэл би ч аавыг эмнэлэгдээр сахиж хоноод аавтаа хонохдоо өмнө нь хизээч хоёр биендээ ярьж байгааг үзүүлээ яриад л аавч надад одоо тэрийг ингэж чин шүү тэрийг тэгж болохгүй шүү гэд өөрийн хийдэг байсан бүх ажлаа захиад л байлаа. Би ч заа гэдэл нэхэн ботсонгүй. Ингэж явсаар 1 сарын дараа бүр бэйн муудаж аавч бараг шантарсан юм. Өмнө нь аав нь зүгээр болоод та хитээ ийм хийнэ гэдэл ярьдаг байсан. Гэтэл аав одоо аав нь чадахгүй нэ гэдэл миний өмнө анх удаа бүхийсэн. Ингээд л аав минь хол явах бэлтгэлээ базааж хөдөөнөөс гэрээ авч ирээд барьчих би гэртээ баймаар байна гэдэл. Гэртээ орчхоод санаа нь багч гисэн амарсан бололтой надтай юм яриад л хамгийн сайхан байсан. Тэгвэл энэ сайхан хугацаа нэх удаан байгаагүй. Өвдөлтөө арай гэж дэвчиж байсан болохоос надаас эмчид хилээд бүр унтуулаад өг гэж зөндөө гуйс. Би ч ихэндээ аав руу орохгүй арга цааж байсан ч үнэндээ хол байж чаддгүй юм болохоор ороод л очино аавч надаас уйлж гуйгаастай. Энэ бүхнийг 18 настай би ганцаараа шийдэж чадахгүй шүү дээ. Тэгээд л би аавын талынханд хэлсэн ч хинэн ч аав минь зовлон дэмгэлчих юмсан гэж бодоагүй. Магадгүй тэд нар ч бас аавыг минь явуулъя гэж бодоагүй байх л та. Өглөө болгон цаг асуун ихчийг ч асууна. Тэр үед дотоодын хамгаалах их сургуулийн сонсогч нар дайчилгаанд гарчихсан байсан юм л да. Ихчдэд чөлөө олдохгүй. Аавд ихчид чөлөө олдохгүй байна гэхэд цэргийн сургууль аргагүй үзээ. Яахын зүгээр л ярьчихад болно гэж хэлсэн ч хүлээсээр л байсан. Тэгээд л ихч аавтаа ярьчгаад таньдаг хүнээрээ яриулаад хэдхэн хоногийн чөлөө аваад аав руу яаран ирэхэд аав нь уртаар амьсгаа алдаад ямар их хүлээлгдэг юм бэ гэдэл уйлсан. Аавч тайвширч одоо ганцхан хүн гэдэл байсан. Ихчигээ мөн ч их хүлээсэн те. Тэр их өвдөлтийн хажуугаар аав минь арай гэж үг хэлж байсан. Ингээд ихчийн чөлөө дуусаж 3 хонцоод ороо 8-гийн төв орж хондогшин аав нь бурхан боллоо. Би яагаад ч юм тэр орой унтчихсан байсан. Аавын дуу орж ирээд л намайг дуудаад нүдэнд нь нулимстай. Би ч босоод гэрлөө орсон аавын толгойг хадгаар ороочихсан. Намайг аавдаа тэмдэг хийгээрэй л гэж байна. Би шоконд орчихсон, уйлж чадахгүй, дуугарч чадахгүй, хөдөлж чадахгүй юм л зогсож байлаа. Тэр шөнө манай нохоо хамгийн зовлонтой байсан. Нохоо эзэндээ үнэнчээ гэж гэрийн үүд дарж гівчээд зул барихаар орох гэсэн хүн болгон руу архираад л өглөө нь бүгд л юм хийцгээж харин би инээсэн л хүн байсан. Яагаад вэ гэж дүүм нь уйлж чадахгүй байхад надад уйлах ирэх байгаагүй юм. Их уйлвал аав минь эргээд ирэхдээ зовж ирнэ гэж бодоод би уйлаагүй. Харин ч инээсэн. Инээвэл аав минь жаргалтай хурдан ирэх юм шиг санагдаад аав минь эцээ хүртэл бидний төлөө санаа зовж байсан ч өөртөө санаа зовоогүй хүн байсан юм. Одоо би аавынхаа захиасаар үндэсний Батлан хамгаалах их сургуульд илсэн орж 1 сарын дараа дислэг цолоо авах гэж байна. Хайртай шүү ааваа. Тантайгаа 18 жил цуг байхдаа ганц ч хэлж байгаагүй дүн тэнийг охиноо уучлаарай. Би яагаад энийг бичиж байна вэ гэхээр цусаа өгөх нь хамгийн том буян юм байна гэдгийг хэлэх гэсэн юм. Аав минь цусны өвчтөй гэж онцлогдоод 1 жил эмнэлгээр явсан. Энэ хугацаанд маш олон цус сэлбэлт хийлгүүлсэн юм. Хүн өөртөө тулгарсан зовлонг л ойлгоно гэдэг шиг би дэндүү сүлд тухаарсан. Өмнө нь цусаа өгөхгүй гэдэл ууралдаг байсан. Харин одоо боломжтой болтол цусаа өгөх юмсан гэж боддог. Миний аавдаа хийх ажил бол бусдад амьдрал бэлгэлэх л үлдсэн юм байна лээ. За дараагийнх нь нэрээ ноцлоо гэж маань. Би гэж хүн Булган аймгийн Жирийн нэгэн малчин айлын 4 дахь хүүхэд буюу айлын хамгийн бага нь байлаа. Эрхийн балаа буюу Иба гэж хаяа сахалтынхан маань дууддаг байлаа. Аавын эрхшаар охин юу эсийг туулах вэ? Ижи аавдаа эрдэмэд хайрлагдаж өссөн дөө. Хөөх юм уу аав ээж минь биднийг өсгөх гэж мөн ч их зовсон доо. Манайх гэдэг айл цагтаа цалгиж явсан айл байлаа. Мал хуйгтай, аав ээжийн найз нөхөд гэж ихтэй, нутаг усандаа нэр хүндтэй сайхан хүмүүс байж илээ ижи аав минь. Аав минь намайг сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх гэж нэг багийн төвийн багштай аваачиж планета мотоциклд өргөж өгч авдаг байлаа. Хоёулаа сүүлдээ багшаагаа морж баахан ном аваад дахиж очиагүй санагддаг юм. За тэгээд сургуульд ороод гарч өглөө уртаа хар үстэй эрх шар охин ангидаа толгой зөгтөг эхний 10 хүүхдэд багтдаг байлаа. Манайх аймгийн төвтэй ойрхон байдаг байсан. Нэгдүгээр өдөр хичээлдээ ирж суугаад дөрөвдүгээр орой аав минь хөдөлгөөн морьтой намайг авахаар ирнэ. Багштай уулзаж баахан буу алаад 5 дахь чөлөө аваад хоёулаа гэрийн зүг
морддогсон. Замдаа аав минь болсон түүхийг ярьж өгч уул усны домог түүх гэх мэт аав охин хоёрын яриа гэртээ хартал тасрахгүй байдагсан. Ямар сайндаа айл сахалтынхан нөгөө хоёр чинь харж явна гэж ярьдаг байсан гэдэг. Сартаа уралдаж аав охин хоёр гэртээ ороход ээж минь халуун холоо гаргаад хүлээгээд сууж байдаг байж билээ. Гэртээ ирсэн хүн чинь энэ тентхийн авдарсаа ухаж төнхөж хамгал амттаа шимттэй зүйлсийг хамж идэндээ. Нэгдхийн өглөө бол сургуульд явах болоход аав минь хөргөж өгнө. Хэд хоногтоо цуглуулсан хөнгөн цагаан зэс гуйлаа ганцгалан бид хоёр аймаг явна. Өөрөө тушаагаасаа ичиж ааваараа тушаалгаж аваад мөнгийг нь аваад хичээлдээ явдагсан. Одоо ингэж бужигнуулж муу ижээ аваагаа мөн ч их зовоосон доо. Сургуулаа төгсөж жолооны курсад сурч жолооч болоод Эрдэнэтэд хэвсэнд ажилд орвоо. Анхны минь ажил оюуталчин мэргэжилтэй би чинь тэнд 2 дахь жилдээ ажиллаж байсан чинь газар дээрх ганц ах минь гинтийн ослоор нас орлаа. Ингээд намаа гэдэг нэг хүнээ алдав. Түүнээс хойш аав минь харуулт өгч хэвтэрт орлоо. Эмчилгээ дамжлагаа хийлгэж мал малхаа болж төвийн айл болоодох. Аавын минь би улмалд ороодож би гэдэг хүн тэр үед 2015 онд нөхөртөөгөө танилцаж бид 2016 онд нэг хүүтэй болов. Аав ээжигээ хажуудаа авч ажиллаач хийж явсаар 2 дахь хүүгээ 2017 онд гаргав. Аав минь 5 жил нэг ч үг ган хийхгүй өөрөө бие засаж чадахгүй өөрөө хоолоо идэж чадахгүй ээжийн асаргаанд 5 жил амьдраад бурхан боллоо. Ингээд би гэдэг хүн чинь амны ганц бурхнаа алдаж амьдын там дунлаа. Аав хоёр минь өөд болсон болоод ч тэрүү энэ муу хідэн хүүхнүүд яадаг юм гэсэн ч бодолтой байсан юм уу? Нөхөр гэдэг хүн даам гарч даварч эхэллээ. Олигтой ажил төрөлд оруулаад өөдөн татаад явах гэхлээр эзэмсэн мэрэгжил байхгүй, цэргийн алба хаагаагүй. Ингээд ажил хийж өгдөггүй байлаа. Жоохон л хэрүүл маргаан болохоор 2 хүүгээ аваад нутаг буцчихдаг байлаа. Хэд хэдэн удаа аргадаж авчираад сүүлдээ өөрөө ажилласаа гарч араас нь очиж нэгэн холын суманд очиж амьдралаа эхний ээлжинд ойдлоо хийж дараа нь үс застдаг болоод ойр зүрийн айлуудад ямаа самнах өтөг бууц зарлах өвсөнд явах модонд явах гэх мэт хүсний хийж болох бүхий л ажлыг хийж би өөрийн хүчээр гэрийнхээ хоол хүнсийг болгодог байлаа. Тэр суманд 5 жил амьдрахдаа би багийн иргэдийн төлөөлөгчдийн хурал иргэдийн нийт энэ хийж ямар юмны дарга вүлээ Мэдхгүй юуны дарга. Зарга хог аял нийтийн биеийн тэмэр хариуцсан ажилтнаар ажилласан хэний ч танихгүй газар тэгж дэвшиж чадсан. Харин нөхөр арх уун агсан тавинд хардан зодон нүд нь 2 хүн маань сүлдээ аавыгаа ирэхгүй бол ээжээ бит 2 хувцтайгаа унтж байх уу гэж асуудаг болсон байсан би анзаарав. Шүн орж ирээд ээжийг нь зодоод нүдэд унахад 2 хүн маань гутлаа авлаад гарч цугтаадаг байсан. Хүн тэгээд хийгээгүй эргээ хийсэн болж үүрэг шиг амар хүтгэлэг байдгүй юм бэлээ. Хайртай дуртай гэж зуусан эр нөхөр минь хүн танихын аргагүй болтол нүдчихсэн байхад хүнлөнгийн хүн орж ирээд намааг өмөрч байхад ээж аав нь дараа нь ирээд харсан ч хараагүй юм шиг жүжиглэж юу ч болоогүй юм шиг хүүхдтэйгээ харьцаж байсан. Тэр мэдрэмж хамгийн аимшигтай. Эцэг эхийн таны гэвэл үр хүүхдийн хараа гэдэг чинь энэ юм байна гэж би тэр үед ойлгосон доо. Ингээд юугаарч дутаж өсөөгүй аавын эрхшаар охин айлын бэр болоод шалдаа буусан ч ард иргэдтэй хүнлэгдэж хурлын дарга хийж тэднийгээ манлайлж удирдах олон тэмцээн уралдааны түрүү авч явлаа. Тэр болгоны ард зодуур нүдүр үргэлж хамт байдаг байлаа. Айлын зуны байшинд нуугдаж айлаар хоног төрүүлж нуугдаж болох бүхий л газруудаар нуугдаж өдөр хоногийг өнгөрөөж байсан. Мэдээж 2 хүүгээ дагуулад хамгийн сүүлд хутга барьж дайраад ахаар нь би сая л нэг ухаан орсон хүн шиг хин ч биш нэгмүү залуугийн төлөө энд ингэж байхаар хүний нутагт хизээ алуулгаа мэдгүй амьдарч байхаар явъя гэдэг бодол төрж тэр гэрээс явхаа шийдэж юмаа бэлдэж эхэлсэн. Өмсөж зүүхгүй юмаа шатааж өвлийн хувцаа боож айлын амбарт тэгээд намар авнаа гэд үлдээгээд ойр зур өмсөх 3 биенийхээ хувцсыг бэлдээд байхгүй хойгоор нь зугтаж такси хөлөглөн унаад дамжин 1000 гаруй километрийн холоо аймагт ирж илээ гэсэн байна. За энэ үрээд 2025 оны 6 дугаар сарын 10-ны Мягмар гарагийн өдөө ачаар нэвтрүүлэг радиогийн 20 дугаар студиэс миний түүхээрээ шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар автомашин авах гэж байгаа бол Simple аваарай гэд Simple автомашиныхаа зээлээр за мөн таны бүрийг тэврий бас хамгаалыг сураатаар Lead Control хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.3